Уулзалтын эхэнд нийгмийн хамгаалал хөтөлбөрийн сайд Ганди, манай улс Канада улстай эрдэс баялагын хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Энэ харилцаа жилээс жилд улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэхүү харилцаатай уялдуулан нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал байгааг онцолсон юм а. Манай улсад зам барилга, уулуурхай, дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтад чиглэсэн ажлын байруудад өрсөлдөх чадах бүхий чадварлаг мэрэгжилтэй ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс Канадын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж, Канада улсын стандарт арга туршлагыг Монголд нэвтрүүлэх, мөн уулуурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар Канадын хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдлын төвтэй хамтран ажиллах, уулуурхайн салбарт ажиллах гол мэрэгжлийн ажилчид, инженеруудыг тус улсад бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Цагаач ажилчдын хувьд бас нэлээд уян хатан бодлого баримтлах талаар бас нэлээд онцлогтой юм байна. Ийм учраас бид цагаач ажилчин гэхээсээ илүүгээр дадлагчигч ажилчин өрсөлдөх чадамжтай тодорхой хөрөнгө мэрэгжилтэй эргээд эндээ тодорхой хэмжээнд сургалт зохион байгуулах чадах үхий ийм ажилчин мэрэгжилтэн бэлтгэх дадлагжуулах талаар бас нэлээд их ойрхон хүрээнд эргэж уулзаж салбаруудын хоорондын ойрхон холбоо тогтоож ажиллахаар ингээ боллоо. Харин Канада улсын олон улсын хамтын ажиллагааны сайд хатагта Беверли Ода хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх, мэрэгжилтэй ажилтан бэлтгэхэд харилцан туршлага солилцох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр онцгой анхаарч, үр дүнтэйгээр хамтран ажиллана гэдгийг хэлсэн юм а. Мөн тэрээр нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны төлөөлөгчдийг ойрын хугацаанд Канада улсад айлчлан тодорхой асуудлаар туршлага судлан ажиллахыг санал болголоо. Шууд мэдээллээ.